Цагуур оршин шинжилгээний газраас мэдээлж байна. За цамбасгаанаа та бүхэнд 2 дугаар сарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулъя. За 2 дугаар сарын агаарын температурын олон жилийн дунджаар ууларх нутгууд болон эдэрдээс увс нуурын хотхоор дархтын хотхороор 20-28 градус. За Алтай өвөр болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-аас 10 градус, бусад нутгаар 10-аас 20 градусын хүйтэн байдаг. За харин ирэх 2 дугаар сард уг дунджаас за ер нь зүүн болон говийн муудын ихэнх нутаг, за Баянгор, Өвөрханга, Төвийн өмнө талаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа. Орох хорт үндэсний хувьд бол уур амьсгалын дунджаараа мөн л увс нуурын хотхор болон эдэртээс голын орчмоор мөн хангаан ууларх нутаг болон орхон сэлэнгийн саваар халах гол даргангийн тал нутгаар 2.5-аас 3.5 мм, бусад нутгаар 0.2-аас 2.5 мм-ийн тонц ордог. За харин ирэх 2 дугаар сард маань уг дунджаас үлгийн ихэнх нутаг болон ховдын баруун хэсэг, мөн дорнотын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу. За харин говийн бүс нутгийн ихэнх нутгаараа мөн Өвөрханга, Төвийн өмнө талаараа Хинти дорнотын өмнөд хэсэг Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бус нутгаар олон жилийн дундж орчим хор тонц орох төлөвтэй байна. За агарын муудалтай үеүүдийг нь танилцуулах юм бол 1-р 10 хоногийн эхэн болон ихээр нутгийн зарим газараар дундуур нутгийн хойд хэсгээр, за 2-р 10 хоногийн ихээр мөн зарим газараар, за сүүлээр төв болон барууны зарим газараар, за мөн 3-р 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газараар цас орж цасан шуурх төлөвтэй байна. За агарын температурын хувьд бол 1-р 10 хоног болон 2-р 10 хоногийн ихээр ус нуур болон тархтын хотхор эдэртээс голын хөндий хөрөнгөлчөр орчмоор шөндөө 36-аас 41 градус, өдөртөөний 23-аас 28 градус. За Алтай өвөр болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээрээ за шөндөө 16-аас 21 градус, өдөртөө 5-аас 10 градусын хүйтэн, мөн томоохон голууд болон ууларх нутгуудын нутгуудаар шөндөө 26-аас 31 градус, өдөртөө 18-аас 23 градус, бусад нутгаар шөндөө 20-аас 25 градус, өдөртөө 13-аас 18 градусын хүйтэн байх төлөвтэй байна. За дэрх саяны муудалтын үедэд салхи зарим газараар 16-аас 14-өөс 16 м, мөн Алтай ууларх нутаг болон Арц цогдын өвөр хоолоогоор 18-аас 20 м/сек хүрч шир өсөх төлөвтэй байна. За агарын температур 3-р 10 хоногийн дундаас хойш эрс сулрах төлөвтэй байна. Цагуур оршин шинжилгээний газраас мэдээлж байна.